шинжлэх ухаан таны мэдхүн суугийн Европ судлаач Золоо болон урлаг судлаач Амина миний бие бэлтгэн хүргэдэг Бурхтын домог нэвтрүүлэг маань эхэлж байна. Та манай нэвтрүүлгийг NTV телевиз болон Од Мөндөр радио 83.3 107 хост долгионоор хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол хүнд технологийн хүчийг атгуулна урайтай сайн электроникс болон ургамлыг уух тусам үр дүнтэй урайтай Хималай брендийн албан ёсны дистрибьютор Цахиур төмөр компани маань оролцож байна. Өдрийн мэнд амина. За, Япат хоёрынхаа дугаарыг сонссон. Тэгээд амар гоё хэсгийн талаар ярьсан байхаар нь би нэг та бүхэндээ бас нэг Парисын шүүх гэдэг ер нь Троийн дайн яагаад эхэлсэн те тэрнтэй холбоотой нэг зургаар товчхон тайлбарлаад өнөөдрийнхээ дугаарыг эхлүүлье. Тэгэхээр энэ Парисын шүүх гэдэг зургийг яагаад бид нар мэдчих хэвээр гэхээр за ер нь альва том Лувр ч юм уу Эрмитаж ч юм уу тий Уффичи галерей гэх том музейнуудаар орохоор ерөөсөө л нэг юм таягтай залуу тэгээд их гоё нүцгэн залуу суудсан. Тэгээд хажууд нь 3 эмэгтэй байгаа байдалтай тийм зургууд бүр маш олон байгаа буюу түрүүгийн удаа ярьсан Парисын шүүх Троийн дайн яг яагаад эхэлсэн бэ гэдэг одоо энэ шалтгааны талаарх энэ сэдвтэй зургууд бол бүр маш их байдаг тий. Грек, Ромын үедээ дүрслэгдэжсэн байгаа. За тэгээд дундад зууны сүүл үед дүрслэгдэжсэн байгаа. Сэргэн мандалтын үе тэгээд тэрнээс ахуулаад 21-р зуун хүртэл энэ Парисын шүүх гэдэг сэдв маань ерөөсөө үе дамжаад л дандаа л дүрслэгддэг гэсэн зураач болгон өөрийнхоороо дүрслэнэ. Одоо бид нар энэ дэлгэцэн дээр тавьж өгөх зураг маань болохоор Франсуа Ксавье Фабр гэдэг зураач юм л та. Энэ нөгөө Жак Луи Давид гэдэг алтартай академистийн шеф байсан. Тэгээ Франсуа Ксавье Фабр болохоор ер нь Фабрын музей гэдээ бас Францд байдаг мужийн хамгийн том музейнуудын нэг Густав Курбентрийн алтартай зургууд бас байдаг. Нийлэн том музейг үүсгэн байгуулсан тийм академист зураач хүн байгаа. Тэгэд энэ зураг болохоор яг уу бүр ингээд одоо 100-ны манлай шилдэг Парисын шүүхийн талаарх зураг биш л дээ. Гэхдээ биднэрт нөгөө домогтойгоо холбогдоод домгуудынхаа дүрийг уран зураг дээр хэрхэн таних вэ гэдэгт хамгийн сайн хөтөж болж өгдөг тийм зураг байна. За энэ зургийг харах юм бол нөгөө мэдээж маш тийм гоо сайхан биетэй эрэгтэй хүн суусан хажууд нөгөө хэлсэнчлэн 3 бүсгүй маань бол байна. Тэгэнгүүт Парис гэдгийг бид нар яаж мэддэг вэ гэхээр нөгөө фрик малгай тэ сүүлд нь Францын хувьсгалт чинь малгай эрхчлөөний бэлэг тэмдэг болоод орж исэн. Гэхдээ дээр үедээ яг эртний Грекийнхаа үед болохоор нэрэл одоо ядуу байжгаад ямар нэгэн боол байжгаад эрхчлөөгөө худалдаж авах юм бол энэ малгайг өмсөх хэрэгтэй болдог. Эсвэл энгийн тариач өмсдөг байсан баг. Тэгэхээр энэ малгай болон тийм модон таяг хоёр нь бол бид нар шууд энийг нөгөө Парис маань байна гэж мэдээд авчиж байгаа. За тэгэд мэдээж Парисын гарт бол нөгөө алтан айлан байгаа тий хамгийн үзэсгэлэнтэй эдийг хэлдэг. За тэгэд энэ нөгөө Троийн дайны үүсгэсэн 3 эмэгтэй маань одоо хэрүүлийн тэнгэрийн альмыг авч байгаа. Тэгвэл энэ 3 эмэгтэй дээр бид нар мэдээж Афродита, Афина, Гера нар байгаа гэдгийг л мэдчихэж байгаа тий. Тэгвэл Афродита гэдгийг бол хажууд нь Амур байгаа гэдгээр нь шууд таньж гин. Афинаг болохоор хоёуг туулахт баатрын хувцастайгаар нь шууд таньж гин. Энэ дээр Ира маань их сонирхолтой. Ира буюу Гера маань диадем химих юм гурвалжин ороотой титэмтэй. Тэгээд хажууд нь хамгийн ойрынхаа хөөрхөн зарцыгаа алдсан байдаг шүү дээ. Тэгээд Аргос Паноптис мөн үү? Тэгэнгүүт алдангуудаа тогсны нүдэн дээр тэр зарцтай байсан мянган нүдийг байрлуулсан гэдэгж байгаа. Тийм учраас тогс шуутай хамт дүрслэгдэж байгаа. Тэгээд энэ зургийг харах юм бол энэ ерөн сэдв яагаад гоё вэ гэхээр гоё хүмүүсийг гоё байгаль дээр дүрсэлж болдог хамгийн тохиромжтой сэдв. Тэгэнгүүт үүлэн донд болохоор эднэрийг бүгднийг зуучилж өгсөн Хермес манал гүйж байгаамаа. Тэгээд ингээр нөгөө домгоо мэдх юм бол уран зураг цаашаа яг сюжетийн хувьд тэ сэдвийн хувьд унших маш боломжтой гэдгийг энэ зурагнаас харж байгаа. За ингээд хэдүүлээ цаашаа ямар үйл явдал болсон талаар золоо судлаачаасаа сонсъё. За баярлалаа Амина. Аминагаа ирсэн баяртай байна. Ябадаач баярлалаа л та. Гэхдээ ягаад тэгэхээр нөгөө Троийн дайн өөрөө дүрс хурлагт хамгийн их дүрслэгдсэн. Тэр нь уран зураг байж болно, баримл байж болно, яруу найрагтч байгаа тий. Ер нь бол дүрслэх хурлагт хамгийн их дүрслэгдсэн сэдв юм байна. Тэгэхээр энэ зөвхөн Парис төдийгөө охин тэнгэрүүд төдийгөө Ахиллес байж гин, Менелаус байна, Агамемнон ч юм уу, Крисеис ер нь бол Трой хотын дайны туш болсон үйл явдлууд өөрөө хамгийн их дүрслэгдсэн сэдв юм байна. Тэгэхээр бид нар ер нь бол
Трой хотын дайныхаа тал дээр ерөнхий ойлголттой болоо те домгуудаа мэдчихвэл ер нь бол аливаа орон зургийг хараад ойлгоход энэ үйл явдал нь штэ. Тэр харах боломжтой. Баарн дээр байгаа тэр Грекийн баарн дээр байгаа дүрслэлүүдийг хүртэл бид нар яг энэ атрибут буюу юм туслах нөгөө материалуудыг нь мэдээд авчих юм бол хараад ойлгоход илүү төхөмтэй байдаг те. Тэгэхээр амнаагаа ирсэнд баяртай байна. Тэгэхээр өшөө гоё зургууд тайлбарлана гэж итгэж байна. За тэгээд өнгөрсөн удаа дайн маань юу болсон бэ гэхээр Агамемнон хаан дайн тулаанд те далай тэнгис гарахын тулд хайртай охин Эфижинига Артемис охин тэнгэрт өргөл өрц болгон өргөөд түүнийхээ хүрэнтсэн цусыг хүзүүнээс нь урсгаад охин тэнгэрийг тайтгаруулад далай тэнгис гарч байгаагаар үйл явдал манд дууссан. За гэхдээ өнөөдөр хоёлоо үйл явдлаа дахиад жоохон ухраагаад байгаа. Тэрний өмнө нэг зүйл болсон юм. За юу болсон бэ гэхээр ер нь бол Трой хот руу ахинчуд гэж байгаа тийм одоо Микений хаан Агамемнон байна, Спартагийн хаан Тиндариус байна, Итагагийн хаан Одиссей байна, Пилосын хаан Аргосын хаан гэлтэл тэр одоо Грек тухайн үеийн Грекийн одоо хот улсуудаар алдартай шүү дээ. Грек чинь нэгдмэл нэг улс байгаагүй. Харин хартан дайсны эсрэг бол лигтэй холбоо бий болгоод нэгдмэл болж чаддаг. Бусд үед өөрийн тусгаар тогтнол хараад бас байдлаа хадгалаад тусгаар хот улс байдлаар оршин тогтнодог байсан. Тэгээ ардчлалтай. Тэгэхээр эдгээр ингээд нийлээд нөгөө Трой хотыг одоо эзлэн түрэмгийлэхийн тулд буулгаж авахын тулд Аулист цугласан байгаа Грекийн. За Аулист цуглаад Аулисаас Трой руу 1186 хүлээг онгоцсон. Трой хотыг буулгахаар гарсан гэдэг. Тэр бол бүх Грекийн агуу бааtruуд дийлдэшгүй хизээч хиндэж бууж өгөөгүй агуу Трой хотыг буулгахаар явж байгаа. За мэдээж нэгдүгээр тэнд нөгөө Тиндариусын тангараг байгаа тий. Тиндариус хаанд андгаа тангараг өгчихсөн. Хелен үзэгсэн Элений бидний хэнийг сонгосон бай. Түүний гэр бүл гэрлэлтэд аюул дотор учрахад бид нэр хамтаа зүтгэнээ аварнаа. Түүний гэр бүлийн төлөө тэмцэнэ гэдэг эр хүнийтэй андгаа тангараг Баатар эрийн андгаа тангараг байгаа. Хоёрдугаарт Агамемноны шунал байгаа. Тэр Микений хамгийн агуу хаан, хамгийн мундаг хүчтэй хаан боловч Тройг унгамаар байна. Трой учир нь дийлдэшгүй учраас өөрийнхөө суу алдрыг мандуулмаар байна. Тройг унгасан агуу хаан болох тийм шунал байгаа. Агамемнонд тэгээд тэр шунлаас гадна өөр ингээд айгүй олон жижиг дөрүүд байгаа. Ахиллес жишээ нь яах гэж явж байгаа юм да. Ахиллес бол нөгөө мянган дуурсагдах суу алдрыг олохын тулд мянган суу алдраараа амьдулж бусдад дуурсагдаж амьдрахын тулд тэр тийшээ явж байгаа ч гэдэг юм уу те. За тэгээд энэ олон баатар маань ингээд Грек нутагт даяарх олон баатар маань 1186 хүлээг онгоцсонд суугаад за тэнгис талаад гарсан байгаа. За тэгээд бид нар хааш очсон бэ гэхээр эхлээд тэднийг Аулиас цуглахт нь нэг удаа юу яаж та ингээд эндэр байж гин. Эндрийн хажууд модных нэр Ченар мод байхгүй юу? Гайхалтай үзэсгэлэнтэй Ченар мод байсан. Тэгээд тэр бүгдээрээ эндрээ тойроод байж тэр эндэр дээр нэм цусан улаан өнгөтэй аимшигт могоо гарч ирдэлтэй. Бүгд хэртгэн ягаад тэр аимшигт цусан улаан өнгөтэй могооноос гэтэл тэр могоо Ченар модыг тойрон тэ дээш ингэж одоо мөлхөн гэлдэг л могоо чинь. Одоо ороож ингэж мөлхөж явахын хэлээд байна тий. Одоо ороож мөлхөд дээшилсээр байгаад тэр Ченар модны орой дээрээсэн хараацай. Спароч хараацай штэ. Хараацай шууны өрөндөх 8 өндөг тэгээд 9 дахь тэр хараацай шууг нь идчихсэн байгаа тэр аимшигт могоо. Тэгээд тэр аимшигт тэр болсон тэр цус могоо одоо 8 ширхэг хараацай шууны өндөг идээ тэр эхийг нь эзнийг юу гэж тайлбарсан бэ гэхээр Калхас гэж зүүнж тайлбарласан. Тэр тайлбарлахдаа агуу Тройг унахад та нарт 10 жил хэрэгтэй юм байна. 9 жил нь та нар хүлээн, 1 жил нь та нар цуст тулгарна. Үүний дараа 10 жилийн дараа агуу хот Трой та нарт унах юм байна гэсэн зөвлөл хэлсэн баг. За тэгээд ахинчуудын зөвлөлийг сонсоод их баярлсан. Мэдээж хэний ч өмнө унааг өдр хотыг унгана гэдэг бол өөр гайхалтай. Тэгээд тэр унах нь амархан байхгүй гэдэг нь бол бүгд ойлгомжтой байсан баг. Тэгээд унах нь тодорхой болохоор 10 жилийн хүлээх амархан тийм зөвлөл хэлээд ахинчууд тэр зөвлөлд нь их баярлаа. За тэгээд тэнгис талаад гарч гин. За эгийн тэнгисийг гатлаад тэд нэг газар очижээ ирэг дээр очиж. Анатолийн хойд ирэг дээр очисон байна. Очихдоо өөрсдөө Тройд буучлаа гэж баярлж л дээ. Тройн ирэг дээр үрэдэрлээ. Тэр буусан газар нь бол одоогоор Анатолийн хойгийн баруун хойд хэсэг Дарданеллийн хоолон ойролцоо эртний Пергамоны ойролцоо юм байна. За гэтэл Мисия гэдэг нэртэй одоо түүхэн мужид бол одоо Фригия, Мисия, Ликия гэж явах нь шүү дээ.
Мисияд буужгин л дээ. Тэгээ харанхууд буусан учраас тэд нэр тэр сайхан сүрлэг сайхан бат бөх хэрэм цайдтай хотыг Трой хот гэж бодоод тэр хотынхонтой харанхууд цус тулаан хийжилтэй. Хин хинийгээ мэдэхгүй бүр ингээл улангасан тулаан цус урсгаал. Нөгөө Трой хотын одоо ахийн баатрууд бол тэ нөгөө сүр жавхлан Тройг унахын тулд бүх хүч чадлаараа цаг мөчөд харанхууд гэрэлтэй үл хамааран тулдах хэвээр. Гэтэл нөгөө хотынх нь мэдээж бат бэх хэдий бат бөх цайцтай ч гэсэн өөрийнхөө хотыг хамгаалах үүрэгтэй учраас тулдаж гин. Гэтэл шүнжин цус тулаан болоод өнгөрсний дараа өглөөнд тэд нар мандаад гэрэлгээгээд харж байгаа зүйл нь тодорхой болоод ирэхин тагт үсгэн цэргүүдийнхаа цогцыг цэвэрлж байхдаа тэд нар Тройд ирэх юм байна. Мисияд ирээд Мисиягийн хаан Ираклисийн хүү Телефос хаантай тулцсан ойлгож. Гэтэл Телефос хаан тэдний уг нь бол холбоотой байсан. Тийм баха тий. Йой. Өөртөөхөө үнийг ингэсэн шүү дээ. Тэгээд аимшиг цус тулааны үед Мисиягийн хаан телефоныг хүн дээр шархтуулж л Ахиллесийн жадан шархацсан юм байна. За тэгээд өглөө босоод өөрсдийн холбоотонтойгоо цус тулаан хийснэ мэдээд биенээсээ уучлалт гуйгаад тэд нэр холбоотонтойгоо дайсантайгаа биш холбоотонтойгоо тулцснаа ойлгоод учраа олж л дээ. Тэгээд хэдийгээр нөгөө холбоотон боловч Мисиягийн хаан Телефос тэдэнд Трой хот хүрэх замыг хэлж өгөхгүй байна. Чиглэлийг нь зааж өгөхгүй гэж л дээ. Учир нь Мисиягийн хаан Телефос Приам хааны охинтой суудсан. Трой хотын хаан Приамын хүргэн учраас. Хэдийгээр ахинчуудтай холбоотон ч гэсэн хатам аавынхаа агуу хот Тройн чиглэлийг зааж өгөхгүй гэд тэднийг буцаасан юм байна. Тэгээд цусны дайсантайгаа тулдлаа гэж одоо шүнжин олон мянган баатар ирээ алдсан зүг чиг алдсан ахинчууд ичхийн эрхэнд буцаад тэнгис талаад гараад тэд буцаад тэнгис талаад гартал маш их хар шуурга болж тэ 70 хар салхинд туugдсаар байгаад нэгэн ирэг дээр ирсэн тэдний эхлэх цэг авлис сэргээд ирсэн байсан гэдэг. Ер нь бол айгу том артай хүмүүс рүү дэрсэн шүү дээ. Тийм бурхад байгаа шүү дээ тэр талд ч юм бас. За тэгээд Аулистэй эргэж ирчээд юу болсон бэ гэхээр нөгөө Мисиягийн хаан Телефос Ахиллесийн жаданд шархацсан гэсэн шүү дээ. Гэтэл Мисиягийн хааны шархан идэхгүй байж л дээ. Шархан идэхгүй улам хүндрээд биеийн сулдаад ээж гин. Тэгээд учир явдлыг ойлгох гэсэн хаан ядуу гуйлагчны дүрээр хуцлаад өөрийгөө тийм болгож хувиргаад Дельфи рүү явж гин. Дельфид очиод Аполлогийн одоо удганаас хэрхэн яавал энэ өвчин зовлон шарах нь ил арчих вэ гэж асуудал Питиагийн утга нь юу гэж хэлсэн бэ гэхээр чамайг шархтуулсан хүн чиний шарахыг андгаана гэж хэлсэн нь Ахиллес баатар байсан байгаа. За тэгээд Ахиллесаар яаж өөрийгөө шарахыг идгэх вэ гэдэг асуудал шүү дээ. Тэгээд Мисиягийн хаан Телефос Агамемнон хаан л Ахиллесийг хөдөлгөж чадна. Ахиллесийг хөдөлгөж чадaltaй хүн ганц Агамемнон байгаа гэд Агамемноны ордонд Микинд ирж гин. Тэгээд нөө грекүүд маань буцаад 70 салхинд тугдаад Аулис ирсэн грекүүд маань тарсан гэдгийг. Зарим зэргүүд нь нутаг буцаа, зарим тарсан тэр хооронд Агамемнон хаан ч гэсэн өөрийн ордонд Микинд рүү буцсан гэдгийг. Тэгээ Агамемнон хаан Ахиллесийг Ахиллес даалгавар тушаал өгөөд миний шарахыг гэдгийг гэж итгэсэн. Телефос хаан Агамемнон хааны ордонд очиж л дээ. Гэтэл түүнийг эхлээд хааны хатан үзэгсэн Делений эгч Клитемнестра өгтөж авч гин. Тэгээд яг домогт их сурвалжаас хамаарад өөр тайлбарладаг. За надад бол энэ хувилбар нэг таалагддаг. Ягаад гэхээр Клитемнестрагийн дараагийн дайны дараах нөгөө үйл явдлыг нь илүү тодорхой болгодог гэх юм уу. Тэгээд Телефос хаан Микений хааны ордонд ирлээ. Клитемнестра хатан түүнийг өгтөж авч уулзлаа. Тэгээ учир явдал хатан хэлжилтэй. Яавал Агамемнон Ахиллес даалгавар өгөөд тушаал өгөөд миний шарахыг идгэх бол надад туслаач гэж хэлж. Гэтэл Клитемнестра дөнгөж төрсөн бит хоёрын хүн Орестиг чи барьцаалан ав. Нэраа өрийг минь хүзүүнд хутгах тулгаад Ахиллес даалгавар өгөөд шарахыг минь андгаахгүй бол энэ хүүхчин ална гэж Агамемнон тулгаа. Тэгвэл Агамемнон чиний хүслийг биелүүлнэ гэж хэлсэн юм байна. За тэгээ тэр үед нөгөө Орест хүн дөнгөж төрсөн нэраа байж л дээ. Дараагийн домог дээр гарна Орестийн тухай. За тэгээд яг л нөгөө Клитемнестраг хатны зөвлснөр Мисиягийн хаан Телефос тэгсэн. Гэтэл Агамемнон тэрийг нь ойлголоо би Ахиллес даалгавар өгнөгээд нөгөө талаар Агамемнон Телефост өөр дээр нь тусламж хүсгээр ирэхэд маш их баярлсан. Учир нь Трой хүрэх замыг зөвхөн Телефос хаан л мэдчихсэн. Ахинчуд мэдэхгүй байсан учраас. Тэгэхээр би Ахиллес даалгавар өгөө чиний шарахыг идгээ. Харин чи бидэнд Трой хотод бүрэх замыг зааж өгөө. Трой хотын чиглэлийг бидэнд зааж өг гэж тулгасан.
шархан идэхгүй байгаа биеийн сулдсан хан зөвшөөрсөн байгаа. За тэгээд нөгөө Ахиллесийг яаж шарах гэдгийг вэ гэж асуулт гарч ирнэ дээ. Ахиллес Агамемнон даалгавар өгчлээ. Аполлогийн Питиатэй Аполлогийн зөвлөх чамаг энэ шарахыг чамд бий болгосон хүн эдгэж чадна гэсэн юм байна. Чи энэ шарахыг эдгээ гэтэл Ахиллес би эмч хүн биш үү дээ. Би ангаагч биш хүн. Хүний шарах яаж эдгэхийг би яаж мэдхийн гэтэл нөгөө овжин мэгт Одисей баатар маань гарч ирээд Ахиллесийг түүнийг хатгсан жаднаас одоо тоосонцор үүрүүлээд тэр хааны Телефос хааны шархан дээр унгаад боо гэдэг даалгавар өгсөнд яг тэр аргаар Мисиягийн хаан Телефос хааны шархан итгэсэн юм байна. Одисей ер нь бүх юмыг мэдхийн дээ. Амар залтай овжин мэгтэй нөхөр байгаа шүү дээ. Тийм учраас амьд үлдсэн шүү цаачна. Тийм тий. Ингээд Мисиягийн хааны шархан идгээд харин Ахийн хүлэг онгоц баатрууд Трой хотыг унахын тулд Трой хот хүрэх замыг нь замчлах хүнтэй болсон юм учиртай юм байна. Яа, за яаж ичгээл манай хүргэнэр замаа заалгачдаг юм байна тий. Прямын хүргэнэр Тэгсэн. Аа. За өнөөдрийн бидний хамтран ажиллагчаар маань Монгол хүнд технологийн хүчийг атгуулн урайтай сайн электроникс маань ажиллаж байна. За сайн электроникс болохоор би ер нь энэ дээр бодоод байгаа маань буух газартай буцах эзэнтэй гэдэг үг гэдэг шүү дээ. Ер нь альва нэг юм авахарч нэг найдвартай газраас авахгүй бол дараа нь тэгэл авснаас илүү 2 дахин үн төлж явдаг шүү дээ. Тэгвэл сайн электроникс чинь болохоор Apple, Samsung, Huawei гэд брэндүүдийн цахилгаан бараануудыг албан ёсны эрхтэйгээр нь оруулж ирдэг компани юм байна. Тэгээ албан ёсны дэлгүүрүүд нь болохоор ер нь ингээд мэдээж зөндөл олон өөр дистрибьютор байгууллагууд байгаа л да. Гэхдээ ялгагдах нь болохоор тэр брэндийнхаа хамгийн сүүл үеийн заагуурын тий бүх нэр төрлөөс нь дагалдах хэрэгслийнх нь хамт ич бүрнээр хамгийн гоё өргөн сонголттойгоор авах боломжтой гэсэн үг юм байна. За үүний хувьд болохоор нөгөө хамгийн сүүл үеийн загваруудыг борлуулдаг болохоор хүмүүс болохоор амар үнэтэй байдаг гэж бодод идэв. Гэтэл яг үнэндээ бас нэг давуу тал нь болохоор бусад дистрибьютор компаниудаас хамгийн бага хүүтэй зээлээр авах боломжтойгоор давуу талтай юм байна. Ягаад ингэж байгаа вэ гэхээр банк бус санхүүгийн байгууллагаас гадна банкнуудтай хамтран ажилладаг. Монголд байгаа хамгийн бага хүүтэй, хамгийн хүртээмжтэй тийм зээлийн үйлчлэгийг санал болгодог. Хаан банк, Голомт банк гэх мэтчлэн. За мөн нийгмийн даатгал төлдөггүй байсан ч гэсэн дансны хуулгаараа орлогоо нотлоод 2-3.5% лизингэрч бараа авах боломжтой юм байна. Энэ бол их том боломж байгаа юм л да. Ер нь бол аливаа зээлийг авах гэхээр нөгөө нийгмийн даатгал заавалчгүй байсан байх гэдэг тий. Тэгэхээр энэ дээр бас ийм гоё боломж гарч ирж байгаа юм байна шүү. Ямар нэгэн цахилгаан бараа авах гэж байгаа бол эсвэл гар утасныхаа заврыг шинжлэх гэж байгаа бол энэ мэдээлэл маань танд их хэрэгтэй байх гэж найдаж байна. За хаяг байршлын хувьд 4 салбар байна. Шангрила Молл 3 дугаар давхар, Централ Молл 1 дугаар давхар, Хүнүү Молл 2 дугаар давхар, Санкт-Петербург төв бүр 5 ч шүү. Тара центр үйлчилгээний төвийн 1 давхартай байгаа юм байна. За тэгээ цаашаа бол дархан одоо энэ бол Улаанбаатарт те. Тэгвэл цаашаа дархан салбар нь Буудай центр, Эрдэнэт салбар нь Орхон Молл, Багнуур салбар нь Гэрэл төв, Өмнө говь салбар, Завхан салбар нь Улаастай зочд буудлын зүүн талд, Сайшин салбар нь Идэр тавар 2 давхар гэх мэтчлэн одоо бүх аймагуудад бол нэлийн их салбартай юм шиг Дунд говьд байна, Өвөр хангайд байна. Дунд говийн салбар нь Мандал худалдааны төвийн урд, Өвөр хангай салбар нь Арвахир хот 1-р сургуулийн хойно, Буудайн сор төвийн 2 давхарт, Баян хонгор салбар нь болохоор Нэгдэлчин зочд буудлын замын эсрэг талд, Майхан цахир төвийн 1 давхарт сайн электроникс байгаа юм байна. Хам богдод мөн салбар байна. Говь зочд буудлын 1-р давхарт ингээд нийтдээ 10-аад аймагт ийм салбартай. Та ер нь бол Монголынхаа хаанаас ч гэсэн хүртээмжтэй сайн электрониксоор үйлчлэх боломжтой юм байна. Холбогдох утас 70 10 66 33 70 10 66 33 мөн сайн цэг имэн гэд вебсайт нэгаа сайн электрониксын бас Facebook пэйж байгаа шүү. Сайн электроникс гэж яг бичих юм бол гараад ирнэ. За Монгол хүнд технологийн хүчийг атгуулж буй сайн электроникс хамт олондоо баярлалаа. Юунд итгэжтэй баярлалаа. За одоо домог маань маш сонирхолтой хэсэг дээр ирж байгаа. Энэ гэхдээ өнгөрсөн 7 хоногт яригдсан дугаар. Яадаг вэ гэхээр за ингээд газарчлах хүнтэй болсон. Мисиягийн хаан Телефос Прям хааны хүргэн тэдэн Трой хотын чиг зүгийг зааж өгөхөр болцсон. За та 1186 хүлэг онгоц.
Грекийн хамгийн агуу бааtruуд, агуу хаадууд цугласан Троятыг буулгахаар аян замд гарах гэтэл тэнгисийн салхи байгаагүй. Тэдний онгоцын даргуулыг үлээж далаа тэнгис тэднийг хөдөлгөх хүч байгаагүй. Үтгэр чи яаж явах юм те? Тий. Харин одоо яаж явсныг чимэнд тайлбарлана да. Тэгээ хөгсөн дугаар дээр яригдсан нөгөө Агамемнон хаан ан аав зэрлэг онгон байгалийн охин тэнгэр Артемисийн тэгэхээр хамгийн гол одоо угаасаа тэдний буруу хийсэн зүйл чинь болохоор Артемисийн тэр гөрөөсийг дагсан гөрөөсийг нь Агамемнон агдсан байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр тэр буруу нь болохоор мэдээж Ифигения гэд ганцхан хамгийн үзэсгэлэнтэй охинороо дахил өргөхөөс өөр аргагүй болсон тохой. Тэтгэлээ ярьсан баг. Тэгэнгүүт яг энэ сэдв маань болохоор урлагт бас нэлээд их дүрслэгддэг. Тэгээд хэд хэдэн хувилбар байдаг юм байна л да. Тэгээ ер нь яг Ифигенигийн талаар ярихаараа зураач нар хаанаас сэдвээ аваад байна. Дараагийн одоо бүр 19-р зуунд бол маш гоё дуур муурч гэсэн би болсон байгаа. Тэгэхээр мэдээж хамгийн бүхнийх нь эхлэл энэ аман домгууд дээр үндэслээд манай алтарт маш тийм эмгэнэлт зохиолоор алтартай эмгэнэлт 3-ын өндөрлөгийн нэг Еврипид маань болохоор манай эртний өмнөх 408-аас 406 оны үед Авлес буюу Авлида дах Ифигени гэж эмгэнэлт зохиолыг бол бичсэн байгаа. Тэгээ яг тэр Авлида дах Ифигенигийн хэсгээс уншингууд жишээ нь ингээд Агамемнон тий охиноо аргагүй ирэх нь ингээд дахил өргөхөөс өөр аргагүй болж байгаа. Гэтэ бол Агамемнон ч тийм хаан байхаас өөр аргагүй штэ өөрийнхөө нөө хувийн асуудлыг биш. Тэ тэнгэрийн асуудлыг, улс төрийн асуудлыг нэгдүгээр тавихаас өөр аргагүй. Гэхдээ тэрийг нөгөө харж чадаагүйгээд амар хурц бичсэн байлээ л дээ. Тэр Еврипидийн зохиол тэр бол бүр ингээд нөгөө ингээд нүд нь хальтраад ингээд харж чадахгүй өөрийгөө одоо нүрээ дарсан гэд. Тэр яг энэ нүрээ дарж байгаа тухай энэ Еврипидийн зохиолын яг уран зураг төрслөх урлагт нь болохоор Тиамат гэдэг грекийн нэг зураач байсан. За тэр Тиамат маань болохоор нэг юм фреск буюу хан турганы зургийг зурсан байгаа. Гэхдээ харамсалтай нь ер нь грекчүүдийн уран зураг бол хадгалагдаж үлдээгүй. Тэ одоо маш олон зууны туршид зөндөө олон дайм боллоо. Тэгэхээр грекийн уг бүтээлээс дандаа ромчууд маань хуулбарлсан байдаг. Тэгэхээр энд болохоор Тиаматын хуулбар нөгөө л нэг Помпей хотод маань хөлдсөн хувилбараараа та бүхэнд харагдаж байгаа. Тэгээд энэ дээр бол ихвчлэн нөгөө нэг дэг байгаа юм л та. Ифигения охиныг чинь Ахиллестэй маш гоё тийм хурим найр хийх гэж байна гэж авч явсан. Тэгэнгүүт ихвчлэн дараагийнх нь үеийн одоо зургууд дээр бол нөгөө хурим найрных нь даашин ингээ хаягдсан байгаа. Тэгээд өөрөө болохоор ингээд тэр оршуулгын хувцас өмссөн байгаа байдалтай. За энд болохоор арай даруухан төрсөн байгаа ч гэсэн ерөөхдөө нөгөө гашуудж байгаа тэр нэг юм гараа ингээ тий хитэн гараа ингэж тийшээ савлсан байдалтай байгаа нь бол харагдаж байна. Мөн туслах атрибутууд болох за ялангуяа тэр дээдлийн хэсэгт бол нөгөө Артемисия бурхан маань эргүүлээд Ифигениаг уучлаад өөрийнхөө өөр амьтнаар одоо дахил өргөө гэд явуулж байгаа тэр гөрөөс нь бол харагдаж байгаа хаа гэж бодож байна. За мөн дээд маш олон зургууд байлээ Ифигения дээр. Тэгээ надад хамгийн их сэтгэлд хүрсэн нь болохоор за Ифигения өстэй нэр бурхны Артемисагийн авралаар те ингээд аав нь ер нь бол энэ зүгээр бодоод үзэхээр аимшигтэй зүйл их аав нь улс төрийнхөө үзэл бодлоос болоод улс төрийн төлөө чамайг золиосонд гаргана чихэнд ч хэрэггүй гэсэн үг те. Тэгэнгүүт чамайг бурхан аварж байгаа. Тэгэнгүүт Артемиса бурхан чинь аврангуудаа одоо өөрийг нь дахин шүтэх тийм байнгын ариун тагшин байдлыг хамгаалах тийм эмэгтэйчүүдийн нэг удхан болгосон байгаа шүү дээ. Тэгэнгүүт Сиров зураачийн Таврида дах Ифигения гэж бүтээл байгаа байхгүй юу? Тэгээ энэ Еврипид Авлида дах Ифигения буюу Таврида дах Ифигения гэд Ифигениагийн яг энэ дахил өргүүлэх гэжсэн болон тэрний дараах үйл явдлын талаар эмгэл зохиолоо бичсэн байдаг бол за яг энэ Сиров Таврида дах Ифигения буюу аль хэдийн аврагдсан. Аврагдсан басгүй. Тэгсэн хэрнээ ингээд нэг юм далайн ирэг дээр те ингээд ганцаараа сууж байгаа байхгүй. Сиров яг зөв гэр бүлэрээ нөгөө Кремийн нутаг руу те очиж амраад тэгээд тэгсэн чинь шууд л эртний грекийн домгол ингээд санаанд нь орсон гэдэг ч аахгүй. Ер нь л грекийн домгоор л ямар нэг юм зурмаар байна гэж. Тэгээд Ифигениагийн дүрийг сонгож авангуудаа бурхандаа ингээд аврагдсан
байгаа хэрнээ энэ эмэгтэй сууж байгаа тэр поз ажиглаж байгаа байдалтай хичнээн царай нь ерөөсөө дүрслэгтэйгүй байгаа ч гэсэн ганцаардмал байгаа гэдгийг нь энэ зурагнаас шууд харж болохоор хэдий ингээд үзэсгэлэнтэй байгалд үзэсгэлэнтэй цагаан одоо грекийн урт уцтай эмэгтэй байгаа ч гэсэн тэгээд энэ Серов маань бол өөрөө бас Оросын Ренуар гэж яригддаг импрессионист тийм зургуудыг их зурж ирсэн. Тэгээд хамгийн их тэр далайн хөөсөн дээр их гоё тийм цохилтуудыг оруулж өгсөн байна. Их тийм бичлэлтүүдээр те том цагаан толбуудыг тавьж өгснөөр энд нэг жоохон тийм бүх юм бас тийм ч тайван биш байгаа шүү гэдгийг ингэж үзүүлж байгаа юм л та. Тэнгэрийн хэсгийг маш гоё юм тайван одоо энэ ялах техник гэж ярьдаг. Ингэж юм зөөлөн илж ялах гэнэ уучлаарай илж хийчихэд энэ доор нь яг хөөсөн дээр ингэж нялчгаар магадгүй Ифигения Артемисад аврагдсан ч гэсэн энэ нь бас яг аврал мөн байсан уу эсвэл эрхчлөөсөө тий гэд эрхчлөөтэй байж чадахгүй байгаа юм болов уу гэсэн бодлыг төрүүлдэг ийм зураг байна. За Ифигениагийн маань ерөнхий дүрслэл бол юм байна. За баярлалаа. За ингээд Ифигениаг өргөл арц болгож өргөөд Ифигениаг те өргөл арц болгож өргөөд Ахийн баатрууд Тэнгисийн том флот аваад Трой хотын зүг очих боломжтой болсон. Ингээд Месиягийн хаан Телефос төдний газарчлаад Трой хотын ирэг дээр ирлээ. Троийн ирэг дээр ирлээ. За гэтэл нөгөө агуу зонж Калхас нь Троийн ирэг дээр төрүүлж хөлөө тавьсан хүн хамгийн түрүүнд үхэн гэдэг зэн хэлчихэж. Гэтэл нөгөө баатруудаас нэг нь чонгоцноос боохгүй. Уг нь бол нөгөө сүр хүчит хөсөн өрөөдөө тэмүүлэн газрын холоос те тэнгис талаа хар шуурхай гатлан байран те холбоотноо халан зодолтон байран цусаа урсган байран агуу Трой ирэг дээр ирсэн боловч нэг ч баатар нь хөлөө тавихгүй ч л те. Хувь амбицтай явж байгаа үстэй бүгдээрээ те. Бүгд өөр өөрсдийн зорилготой шүү дээ. За гэтэл энийг нь мэдсэн овчин мэгт Одиссей ямар арга хэрэгэлсэн бэ гэхээр би төрүүлээд буйгээд өөрийнхөө бамбай болон ийм цээжний хувцас хуйга бамба хуйга далайн ирэг рүү шидчихэлтэй. Далайн ирэг рүү шидээд өөрөө төрүүлээд үсрээд бууж гин. Гэхдээ төрүүлж өсөрч буухтаа өөрийн бамба болон хуйган дээрээ буусан гэдгийг. Элсэн дээр нь төрүүлж хөлөө тавиагүй. Харин Ахиллес буучхыг биш нөгөө тэгээ Итакагийн хаан овчин мэгт Одиссей буучхыг харсан. Протесилас гэх тэр нь Филкегийн хаан гэж байгаа. Баатар Одиссей буцсан юм чинь төрүүлж өгөх хүн Одиссей болж дарлаа. Одоо би араас нь буужуулна гэд Одиссей араас буугаад яг Тройгийн элсэн дээр төрүүлж хөлөөрөө буусан гэдэг. Харин тэр төрүүлж хөлөөрөө буусан баатрыг Хектор алчсан гэдэг. Овчин мэгт Одиссей харин өөрийнхөө хуйг бамбан дээр буусан учраас амьдулсан гэдэг. Аргагүй л овчин мэгтэй шүү манай Одиссей. За ингээд эхний тулаан болоод Хектор тэр хамгийн түрүүнд Троийн ирэг дээр хүлдээсэн баатрыг алаад бүгдээрээ Трой хотын бат бөх хэрэм рүүгээ ороод хаалга дотроос наачсан гэдгийг. За тэгээд ингээгүү Трой хотын гадна Ахинчууд 9 жил хүнчсэн гэдэг. За тэгээд эхлээд өөртөө амархан буулган авна гэж бодожсэн бол буулгах чадаагүй байсан. Трой хотын бат бөх хэрэм цайзыг буулгаж чадахгүй байсан. За тэгээд Трой хот яагаад юугаараа хинж дийлдэхгүй тэр бат бөх хэрэм цайзтай байгаад байсан бэ гэхээр түүний тэр хамгаалалтын хэрэм л байсан байгаа. Тэр хэрмийг нь хэн барьсан бэ гэхээр Тэнгис талайг эрхшигч бурхан Посейдон нар гэрэлгийн мал сөрөг боловсролын бурхан Аполло хоёр нийлж тэр бат бөх хэрэм цайзыг барьсан байгаа. Тэгээд тэр бат бөх хэрэм цайзыг тухайн үеийн Троийн хаан Ламедон хаан гэж барьсан. За тэгээд Ламедон хаан нөгөө тэр хоёрыг уг нь бол Зевс Посейдон Аполло хоёрт даалгавар өгөөд энэ хаанттай бат бөх хэрэм цайз барьж өг гэсэн. Бат бөх хэрэм цайз барьж өгсөн. Гэтэ нөгөө хаан авчраад алтаар төлбөрөө төлөхөөс татгалзаж л бурхтад. Харин бурхад түүнийг нь түүнд нь хилэгнээ тэгээд хот руу аимшигтай далаа тэнгисийн мангас явуулсан гэдэг. Харин Аполло бурханд тэдэнд халдвар төвч илгээсэн гэдэг. Хэдийгээр бурхад хэлэгнээ далаа тэнгисийн аимшигт мангас явуулаад халдвар төвчин илгээсэн боловч тэдний барьсан бат бөх хэрэм цайзыг буулгах чадаагүй. Тэгээ үүнээс хойш Трой хот хамгийн агуу бат бөх хэрэм цайзтай хинтж дийлдэшгүй бурхан болсон. Хот болсон юм байна. Энэ дээр яг нэмэт үг нэмэрлэхэд нөгөө Трой хот ер нь ингээд Микений соёл иргэншлийн одоо энэ ойролцоо хотуудыг дараа нь археологийн олдроор харахад үнэхээр л маш бат
бүх тийм цайзууд баригдсан байдаг тий. Тэгэхээр археологийн олдроор хүртэл яг нэг тэр дайныхын шинж чанартай байсан тийм соёл иргэншил гэдэг нь тодорхой болдог. Тий. Тэгэхэд яг тэр нэг онцлогийн нэмэл учиртай юм л да. Суурин иргэншлийн соёлтой учраас. Манайхан шиг нүүдлээд явдаггүй учраас хотоо барихтаа бат бүх хэрэм цайзтай байх хэрэгтэй, өндөрлөг газар барих хэрэгтэй, дайсны холоос харах хэрэгтэй тий. Ерөөсөө энэ бүгдийг харж иж барьдаг. Тэгэхээр яг суурин байгаа болохоор суурин байгаа хот тосхны юу хамгаалах вэ гэхээр хэрэм цайз, өндөр самбахгүйд хамгаална. За тэгээ одоогийн Трой маань хаана байгааг одоо бүгдээрээ мэдж байгаа. Одоогийн Туркийн Хисарлик гэж хот байгаа. Тэр нь Дарданеллийн холоотой ойрхон. За тэгээ Троийн маш олонтэй ингээд давхар археологийн одоо олдурууд хотууд нь олдсоор байгаа. За тэгээд нөгөө эхний нэвтрүүлэг дээр нэг үзэгч маань асуусан байсан. Энэ үйл явдал хизээ болсон үйл явдал вэ гэж. За нэгдүгээрт энэ бол домог. Гэхдээ магадгүй энэ домог болон те мянганд үлдсэн байгаа тийм баатарлаг тулаан болсон байх бол үндэстэй. За тэгээд энэ тулааныг хэдийгээр болсон бэ гэж одоо тий таамагладаг вэ гэхээр манай эртний өмнөх 11 дугаар зуун 12 дугаар зууны үед гэж таамагладаг. За тэгээ мөн одоогийн одоо Анатолийн хог дээр байгаа тий одоогийн Туркийн газар нутаг дээр байгаа Хисарлик хот тэр Трой хотын өөрөө улс суур маань хожуу хүрлийн үеэс хүн амьдарч эхэлсэн. Манай эртний өмнөх 13 дугаар зууны үеэс хүн тэнд суурьж амьдарч эхэлсэн байна гэсэн олдурууд одоогоор бол 13 дугаар зуун хүртэл урагшилчаад байгаа. Тэгээд цаашид олдоо доошо малтахын хэрээр тэрнээс урагшлагч болно. Гэхдээ ер нь бол нэг тэр дайн хэрвээ тиймэрхүү дайн болоод тэр дайнаас домог сэтвэлсэн бол манай эртний өмнөх 11 12 дугаар зууны үед болсон гэсэн таамаг байдаг. Гайхалтай. Тэгэхээр яг домог ярьж байгаа юм шиг хэрнээ бодит байдалтай бас жил ирэх тусам шинжлэх ухааны сонирхолтой тий археологийн олдрууд энэ төр олддог болохоор хэдүүлээ найдчихлаа. За ингээд дараагийн хамтран ажиллагч зарлая. Энэ юм байна. Ургамлыг уух тусам үр дүнтэй Хималай брендийн албан ёсны дистрибьютор Захиур төмөр компани маань оролцож байгаа. Ургамлыг уух тусам үр дүнтэй гэж. За манай Хималайн зулагчдаар бас байнга хэрэгэлдэг тийм Хималайда аягүй дуртай. Тэгээ онцлог үйлчилгээ байгаа юм байна. Энэ онцлог үйлчилгээнд эрчүүд анхаарлаа хандуулаарай. Tentex Royal гинэ. За энэ юу вэ гэхээр ер нь ийм судалгаа байт юм байна. Нөгөө эрэгтэй хүний хамгийн гол тестостерон гэж зүйл байгаа шүү дээ. Тестостероныхын түвшин нь 35 наснаас хойш жил бүр дунджаар 1% буурдаг гинэ. Тэгэхээр энэ маань болохоор нөгөө эрчүүдэд ерөөсөө тохиолдож байгаа чимээгүй аюулаа одоо мэдгүй шүү дээ. Ер нь юу би яргын системтэй юу болоод байгаа. Гэтэл жил бүр дунджаар 1% буурсараа байгаад 40-с дээш насны эрчүүдийн 64% нь одоо бэлгийн сулрал тохиолддог юм байна л да. Тэгэхээр энэ бол бас маш нэлийн эрүүл мэндийн хувьд их хэцүү сонсогдож чинь 40-с дээш насны эрчүүдийн хувьд 64% тэгэхээр сүүлийн жилүүдэд бол нин ялангуяа эрчүүдийн маань хувьд одоо энэ хөвчрлийн хямралд өртөж байгаа юм нас нь улам залууж болсон юм байна. Тэгэхээр энэ яаж байгаа вэ гэхээр эрчүүдээ өөрсөндөө хайртай л да. Чихрийн шичин гэж юм, зүрх судасны өвчин гэж юм, цусны даралт ихсэлт гэж юм, тархалт гэж юм, арх тамхины хэрэглээ гэж юм. Энэ болгон ч одоо амьдралын буруу хэвшлээс шалтгаалаад ингэж үүсэж байгаа. Тэгэхээр энэ болгоно нь болохоор эргүүлээд нөгөө эр хүний хамгийн гол тестостерон буурах их тийм гол шалтгаан болт юм байна. Тэгэхээр яг дэлхийн одоо сая эрчүүдийн итгэлийг хүлээсэн 100% ургамлын гаралтай Tentex Royal бол хөвчрлийн хямрал түргэн дур тавилтын эсрэг байгалийн юм шийдэл юм байна. Ер нь бол манай Хималай манданда ургамлын гаралтай юм зүйлсийг биднэрт маш гоё хэрэглэхэд хялбар болгоод өгдөг тийм. Тэгэхээр дэлхийн шилдэг Хималай брендийн Tentex Royal бүх сүлжээ эмийн сангуудаар худалдаалагдж байгаа юм байна. Агар фарм болон одоо хамгийн гол тийштэй би ер нь агар фармаас аваад идэж тийм алаа яг чинь. Тэг мөн агар фарм болон бүрэл ер нь бусад бүх сүлжээ эмийн сангуудаар бол худалдаалагдж байгаа юм байна шүү. 80 83 85 80 83 85 дугаараар холбогдоод мөн агар фарм сүлжээ эмийн сангийн веб хаягаар лавлаж болох юм байна. За ингээд Хималай брэндтэй маш их баярлалаа. Энд итгэжтэй баярлаа. Үнэхээр байгалийн гаралтай үр дүнтэй хүний бид хорн нөлөөгөө бүтээгдэхүүн санал болгодог. Тэ би бол олон жил хэрэгжилж байгаа. За одоо дайман юу болсныг үргэлжлүүлээрээ. За ингээд ахинчуд маань Трой ирэг дээр ирчихсэн.
нөгөө бат бөх хэрэм цаазыг нь буулгаж чадахгүй байгаад байдаг. Тэгээд яасан бэхээр өөртөөхөө суур одоо өөрийнхөө амьдрах суурин хэсгүүдээ барьж эхэлсэн гэдэг. За яг дунд яг тис голд нь Агамемнон нь өөртөө зориулаад асар том. Одоо сүдрвч сарвчтэй тухайн үед юу байсан те тэрийг босгосон гэдэг. Харин бүгдийн хэрэгт дуртай бүгдийн хэрийг ойлгож те овчин зал хэрглэж өөрийнхөө талд ашиглаж байдаг Ятага хаан тэдний захт байсан гэдгийг бүгдийг хараад хин хиний майхан руу орж ийн хин хиний өргөөрөө орж ийн гэдгийг харахын тулд за тэгээ бүр газар тариалан хэрэгэлсэн гэдэг. Удаан амьдарч байгаа учраас. За тэгээд тэр хооронд юу болсон бэ гэхээр нэг өөртөө ер нь бол анханасаа ч олон жил болно гэдгийг мэдчихсэн тий. Тэгэхээр ер нь бол газар тариалан эрхэлсэн гэдгийг тэгээд хотыг бүсэлтэнд авсан гэж гардаг. Гэтэл харамсалтай нь нөгөө талд Трой хот маань бүрэн бүслэгдээгүй байж гин. Өөрсдийн холбоотнуудтай их газар руу, Европ руу, Анатоли, Фриг руу, Амазонуудын нутг руу ч юм уу тий өөрсдийнх нь холбоотнууд байсан учраас тэднээс тус дэмжлэг, хоол, хүнс, бараа, материал авсаар байсан гэдэг. Тийм учраас бүслэлтэд ер нь 9 жил байх ямар ч шалгалт байхгүй шүү дээ. Бүгд л өвөрч өсөж дуустдаг юм бол тийм байсан гэдэг. За тэгээд олон жил тэнд суугаад байсан учраас нөгөө Хүлэг баатрууд маань уйдж эхэлчихлээ. За тэгээд Ахиллес одоо Ajax гэдэг те Аяс 2 уйдаад Анатолийн хогийн их газар руу товтлохоор шийдэж гин. Ер нь бол Трой руу өөр талаас нь орж эхлэгээд тэд нэр эхлээд одоо тэндээсээ Тройгийн эргээс хөдлөөд урагшаа Лесбос арлыг эзэлж аваад Лесбосоос урагшаа их газар руу ороод Смирна айгүй олонгой хотууд байгаа. Смирна ч одоогийн Измир ахгүй Туркийн. За Смирна, Калозимане, Чиме, Айгелаус, Тенус гэд ер нь бол 11 хот 12 арлыг эзэлсэн гэдгийг. Яа за тэгээ хамгийн сүлд нь харин Хипоплейжа болон Лернесус гэдэг хоёр хотыг эзэлсэн. Лернесус хотоос хоёр үзэгсэлэнт бүсгүйг маш олон үзэгсэлэнтэй эмэгтэйчүүдийг боол олгож аваад үзэгсэлэнт бүсгүйчүүдийг нь татвар болгон авч яасан гэдэг. Тэр хотуудын алт мөн эрдэнэс хоол хус бүгдийг нь цөлмөөд нөгөө 10 жилдээ амьдарч байгаа 9 жил амьдарч байгаа аймад дэжэнэ зү. Тэгж явж яасан гэдэг. Тэгээд Лернесус хотоос авсан олон үзэгсэлэнтэй татваруудын дунд Брисеис, Крисеис гэж хоёр эмэгтэй байсан. За тэгээд Крисеисийг Агамемнонд татварын болгон бэлгэлсэн байгаа. Хосгүй үзэгсэлэнтэй бүсгүй байсан гэдэг. Харин Брисеисийг Ахиллес өөртөө татвар болгон авсан гэдэг. За тэгээд яг домгийн хувилбараас хамаараад зарим хувилбарт бол Агамемноныг тэр үзэгсэлэн Крисеис дурлцсан гэдэг. Хосгүй үзэгсэнтэй бүсгүй байсан учраас дурлаад өөрийнхөө татвар болгоод Трой хотыг буулгаж аваад Микений нутг руугаа буцахтаа аваад явнаа. Авч аваад ихнэрээ болгоно гэсэн тийм андгаа тангарахтай хүсэлтэй байсан гэж ярьдаг. За аль нь ч байсан бай энэ хоёр нэг үзэгсэлэнтэй татвартай болсон юм байна. За гэтэл нөгөө Агамемноны татвар болсон Крисеис яг энэ зарим тохиолдолд Крисеисийг өөрийнх нь нэр биш гэдгийг. Крисеис аав нь Крисеис байхгүй юу? Аав нь Крисеисийн охин. Харин түүний аав Крисеис нь нарны бурхан Аполлогийн сүмийн санваартан байсан юм байна. За тэгээд үзэгсэн тохныг нь Агамемнон хаан аваад өөрийн татвараа болгоцсон гашуудсан. Одоо Крисеис санваартан Агамемнон дээр ирээд гуйж байгаа дүрслэл байдаг. Уран зураг дээр ч гэсэн маш их дүрслэлсэн байдаг те. Үзэгсэн тохныг минь эргүүлээд өгөөч. Хүссэн алт мөн эрдэнсийг чинь би танд өгөө гэж хэлтэл Агамемнон тэр үедээ Баатар ир үзэглэн Баатар гэдэг бусд ирчүүдээ би та нараас юугаараа илүүвэ гэдгээ ойлгуулна гэдэг чинь зөвхөн ухаантай байх биш, мөнгөтэй байх биш. Хамгийн үзэгсэнтэй бүсгүйчүүдийг татвараа болгох. Тэгжээж нөгөө бусд ирчүүд дээрээ өөрийн эрх мэдлээ тэдэнд айдсыг сүр жавхлан гэдэг өөрөөс нь сүр тэгтэр мэдрэмжийг төрүүлэх ёстой. Тэгээ үзэгсэнтэй татвараа эргүүлж өгнө гэдэг чинь доромжлол байхгүй. Тэгээ тэр нэг дүрслэл дээр бол Крисеис охиныг өөрийнхөө оронд гинжилсэн байсан гэдэг. Харин аав нь тэр Крисеис Аполлогийн санваартан ирээд үзэгсэн тохныг минь эргүүлээд өгөөч те. Хүссэн алт мөнгө чинь би танд болж өгөө гэтэл яалаа гэжтэй энэ үзэгсэн бүсгүй чинь миний татвар. Энэ үзэгсэн татвараа өгөө явуулчих юм бол ямар эр хүн билээ, ямар баатар ирвэлээ би гэд өгөөгүй гэдэг. Харин энэ явдлыг харсан нарны бурхан Аполло мөн Крисеис Аполло бурханд гуйн залбирсан гэж бас гардаг. Гуйн залбираад үзэгсэн тохныг минь эргүүлээд өгөөч. Өөдгөө мөн ахинчуудыг шийтгээд өгөөч. Тэдний хаан Агамемныг хорлоод өгөөч гэж гуйсанд нарны бурхан Аполло өөрийнхөө санваартны залбирлыг сонсоод Троийн эрэг дээр тоглон сууж байгаа 9 жил болж байгаа. Ахинчуудын одоо тэ хуарн руу галт сумаараа тагал өвчин тараасан гэдэг.
За тэгээд хуаран дээр нь тахал өвчнөд хараад баатар ирчүүд нь 100,000-100-100-аараа 1,000-аараа тахал өвчнөд нэрвдэн өөхөх болсон гэдэг. За тэгээд нэг хотыг бүслээд байж байгаа суурин байдалтай байгаа ч өөрсдийнх нь хот ус биш хүмүүст бол ер нь тахал өвчин гэдэг ямар ч дайнд хэцүүчтэй тий. Тэгэхээр тахал өвчин гараад болохгүй байгаа бүгдээр ойлгоод бас л бурхтын тааллыг сонсч л дээ. Гэтэл учир шалтгаан нэг нь хэлсэн. Аполлогийн сан артны охиныг эргүүлж өгөө. Эсбөгөөс тахал өвчин та бүгдийн тусахна гэж хэлсэн байгаа. Нэрийн түрүү нөгөө ярьж хахад Трос гэд нэг хүүгийн Троллус гэж Приам хааны хамгийн бага хүү байхгүй юу? Нэг зүн байсан юм. Трой хотынхан хэрвээ амьд үлдэхийг хүсвэл Приам хааны хамгийн бага хүү 20 нас хүрэхэд хүрч чадвал Трой хотынхан амьд үлднэ. Трой хот бат бөх байна гэсэн зөвнөл Трой хотынхан сонсон. Тэгээд Троллус хүүг урагшаага их газар руу нууцсан байсанд Ахиллес Аяс 2 тэр хотуудыг нь хэрхэн тэнүүлж дээрэнд нь тонж явж байгаад Троллус хүүг алчихсан гэдэг. 20 нас хүрээг багт нь алчихсан. Ингээд Трой нэг талд Трой хотынхны амьд үлдэх боломж нь байхгүй болчихсон гэсэн үг. За тэгээд Агамемнон хаан охиныг нь эргүүлж өгөөгүй. Хуаран тарин халдвар төвчин их тарсан. За тэгээд энэ дээр нөгөө маргаан болно. Баатрууд маргалдаж эхэлнэ, хаадууд маргалдаж эхэлнэ. Одиссес ирж бүгдийг зохицуулна. Тэгээд яг харахгүй нөгөө хэнийг Агамемноныг над бүсгүйгээ эргүүлж өгөөч, аавд нь эргүүлж өгөөч. Баатар ирсч юм өхөөд энэ. Цэрэг хуаран чинь, зэргийн хуаран чинь халдвар төвчин өгсөн баатруудын цогцоор дүүрээд байна гэж ятгсанд нөгөө Ахиллес Агамемнон хоёрын маргаан гэж дүрслэл маш их байдэн шүү дээ. Тэр хоёр шинтер татвараас болон худалцаад байгаа байхгүй юу? Наа татвар юм эргүүлээд өгөөч. Гэтэл тэр чи хичнээн их доромжлол вэ. Баатар хүн хааны хувьд те нэг татвар авсан шүү дээ. Тэр чин зүгээр татвар эмхтэй. Гэт татвараа эргэж өгөхгүй бол болохгүй байгаад байдаг. Наа чин шившиг юу гэсүгийг ойлгохгүй гэтэл нөгөө талаас нь баатар ирсэн амьд үлдэх хэрэгтэй. Агуу Троиг буулгах хэрэгтэй байтал бурхтын таалал учраас охиныг нь эргүүлж өгөх ёстой гэд. Тэгээд Агамемнон аргагүй ирэхэд Одиссеийн ятгалгаар бууж өгөөд Крисеисийн охиныг эргүүлж өгсөн гэдэг. Крисеисийн охиныг эргүүлж өгсөнд Аполло бурхан тайвшраад тахал өвчин дарагдсан гэдэг. Харин хариуд нь хорсож тэ ингээд доромжлогдсон Агамемнон хаан Ахиллес баатрын үзэсгэлэнтэй татвар Крисеисийг өөртөө авчихсан юм байна. Ингээд Ахиллес Агамемнон хоёрын тулаан бүр тэмцэл нь уллан ингээд гал шиг те асч өртөөд Ахиллес түхэл биеийн тулаанаас ч гарлаа гэд. Дайныг төр орхисон юм байна. Ер нь бол болохгүй шүү дээ тийм биз дээ. Энд чинь Ахиллес чинь нэлээд том гол баатар нэстэ тий. Тэгээ бүр өстө уурын хүргээ ичиж чинь гэсэн үг үстэй тий. Гэтэ яа тий хөөсөө нэг тэнгэрт хоёр наран ч юм уу нэгээс илүү удирдахч мандах ч айгүй хэцүү тий. Тий энэ дээр гэхдээ бас нэг яг сонин гоё нюанс байгаа л да. Тэр нь яадаг вэ гэхээр энэ бол Агамемнон хаан чухал дайн. Агамемнон үзэгсэнд хайртай охин оо. Зөлжээж энэ дайнд ирж байгаа. Илүү алдартай хаан болмоор байна. Илүү суутай хаан болмоор байна. Сүр жавхлантай хүчтэй гэдгийг гайхуулмаар байна. Тим зоригтой. Ахиллес бол энэ Ахиллесийн дайн биш. Ахиллес зүгээр 100 мянган дурсагдах суу алдраараа мөнхөд амьдрахын тулд энэ дайнд ирж байгаа. Ахиллес бол тийм хувийн шалтгаан байхгүй. Зүгээр зориг суу алдрын зориг байгаа. Гэтэл нөгөө Калхас бас ахинчүүдийг грек нутгаас Аулисаас хөдлөлтөнд нэг зөвгнөл хэлсэн. Агуу баатар Ахиллес танаа талд тулдж байгаа цагт та нар Тройтыг буулгаж авна гэж хэлчихсэн. Тэгэхээр Тройг буулгахын тулд Агамемнон Ахиллестай байхаас өөр аргагүй. Гэтэл тэр суу алдраа Агамемнон бол хуалцах сонирхол байхгүй шүү дээ. Гэтэл ингээд Ахиллес маань орхио явчлаа. Тий. Уг нь бол Ахиллесийн дайныг 15 настай ихсэн гэдэг. 9 жилийн дараа ихээр одоо 24 настай ир болсон байгаа. Улмал хүчрхэг болмол сайхан ир хүн байтал Ахиллес орхиж явснаар цаашаага манайхын яах талаар Троийг үнэхээр эзэлж чадах эсэх талаар дараагийн дугаараас сонсорой гэдэг. За тийм ингээд өнөөдөр хоёлоо домгоо төр өндөрлөө. За од өндөр шинжилгээний таны мэдхэн сувгийн Европ судлаач Зулаа болон урлаг судлаач Амина Миневи бэлтгэн өргөдөг Бурхтын домог нэвтрүүлгийг маань та бүхэн саяхан дөнгөж хүлээн авч сонслоо. Манай нэвтрүүлгийг NTV телевиз болон од өндөр радио 83.3 107 хост телефоноор хүлээн авч сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол хүнд технологийн хүчийг атгуулна сайн электроникс болон ургамлыг уух тусам үр дүнтэй урайтай Хималай брендийн аль биесны дистрибьютор Цахиур төмөр компани маань оролцлоо. Маш их баярлалаа ивент тэтгэгч нартаа, сонсогч үзэгч нартаа маш их баярлалаа. Зулаа судлаач танд бүр их баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.
Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.